Сайн байцгаана уу? Эмч зөвлөж байна. Энэ удаагийн дугаард нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх нурууны өвдөлтийн талаар ярилцсанаа. За нуруу гэдэг бол яг хүнийг нөгөө босоогоор авч явах ёстой тулгуур эрхтэн баггүй юу. Тэгээ нуруу гэдэг юм нөгөө олон бүтэцтэй. Тэр дундаа нөгөө жииргэвч буюу нурууны нуглам хоорондын жииргэвч гэж ярьдаг, диск гэж яриад байдаг. Тэр болохоор хамгийн гол нь хүний арьс үрчийдэгтэй адилхан насны явцад одоо илэгдэж идэг. Энэ илэгдэх явцдаа нуруу хит удаа өвдөж болдог. Гэхдээ энэ бол физиологийн өвдөлт гэж ярьдаг байхгүй. За бөөрийн өвдөлтөөс юугаар ялгадаг вэ гэхэлэр нурууны өвдөлт бол яг тухайн хэсэгтээ бөөртөг адилхан нурууны ар хэсгээр өвддөг. Тэгээд дээрээс нь бас хөл рүү дамжиж өвддөг. Бөөрийн өвдөлт бол хөл рүү дамжихгүй шүү дээ. Тэгэхээр нурууны тэр гол ялгаа нь бол яг хөл рүү дамжиж өвдөх нь л ялгаатай. Нурууг болохоор ерөнхийдөө бол нурууны шалтгаантай, нурууны бус шалтгаантай гэдэг хоёр шалтгааны улмаас нуруу өвддөг. Нурууны шалтгаанууд нь болохоор дотроо өөрөө нөгөө нурууны гажиг бас нөгөө буруу султаас болоод нуруу нь гажицсан, мурийцсан. За тэгээ өөрөө нурууны өөрийнх нь тэр нөгөө бүтцүүдийнх нь өвчлөл гэдэг юм байгаа. Одоо нөгөө тэр үе хоорондынх нь өвчлөл, диск хоорондынх нь өвчлөл энэ тэр өвчлөлүүдээс болж нурууны өөрийнх нь шалтгаан гэж байдаг. За нурууны бас шалтгаанд нь болохоор яг тэр нөгөө бөөрийн өвчнүүд, сарын тэмдгийн үед ч гэсэн нуруу өвддөг шүү дээ. Ингэхээр тэр бол нурууны бас шалтгаанд нь орчдөг. Дээрээс нь бас илүүдэлж юм. Тэгээ мөн амьдралын нөхцөл буюу нөгөө амьдралын нөхцөл, ажлын нөхцөл хоёроос шалтгаалаад нуруу маш их өвддөг. Энэ бол бас нурууны бас шалтгаанд ороод байгаа байхгүй юу? Нэг цагаар удаан суух хүн ер нь бол ингэдэггүй. Суух тутам 2 цаг тутамдаа нуруугаа амрааж ах хэрэгтэй суулт тутамдаа. Харин босоо зогсоо ядалтаа бол 45 минут тутамдаа нуруугаа амрааж ах хэрэгтэй байдаг. Тэгтэл ажлын 8 цагт тасралтгүй 8 цаг суухлаар тэр нуруунд ямар ачаал өгөх вэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд угаасаа нуруунд хамгийн их ачаал өгдөг байрлал гэж байдаг. Тэр нь болохоор суух үе гэдэг байхгүй. Тэгэхээр мэдээж нөгөө офисын ажилтаа улсууд бол нөгөө нурууны бос шалтгаанаар нуруу өвдөд байх нь бол илбэг ах нь шүү. Ерөнхийдөө бол сүүлийн үед ингээд өвчлөлөөс ажиглаад байхад хүүхдүүд айгүйх нуруу өвдөж чинь гэж орж ирж байгаа. Тэгтэл хүүхдийн нуруу өвдөлт бол настай хүний нуруу өвдөлтөөс бол тэр илэгдэл бол бага байгаа шүү дээ уулна. Тэгтэл бараг настай хүний чинээтэй нуруу өвдөлт бол илбэгшсэн байна. Энэ бол одоо би бол хувь хүндээ өөрөө ингээд дүгнээд үзэхэд бол сүүлийн үед нөгөө техник технологи их хөгжиж байна Хүүхдүүд гадаа гарч тоглоод ингээд хөдөлгөөнтэй байх ёстой байтал нөгөө уцаа ширтээд нэг байрлал маш удаа сууж байгаа байхгүй. Энэ нь бол нөгөө нуруу эргээд өөрөө олдмолоор гажиг үүсгэх шалтгаан болчиход байгаа. Инхээр мэдээж нуруу өвдөх шалтгаан эрт илэрч байгаа байхгүй юу. Ерөнхийдөө бол нөгөө хүндрэл үүснэ гэдэг юм нь одоо тэр диск гэж яриад байдаг. Нурууны жииргэвч тэр жииргэвч сүлхийлт үүснэ гэж байдгийг. Тэр жииргэвч сүлхийлт үүсээд ирэхлээр хажуугаар нь явж байгаа тэр нурууны мэдрэлүүдээ дарж ийн гэсэн. Ингээд дарагдаад ирэхэд дарагдлыг бол ерөнхийдөө хөнгөн дунд хүнд зэрэг гэдээ ангилждаг байхгүй. Тэр хэр зэрэгээр дарагдаж ийн вэ гэдгээс хүндрэл үүсэж ийн гэсэн. Хүнд зэрэгээр дарагдсан бол энэ бол нөгөө мис заслын заалттай хүнд зэрэгээр дарагдсан хөл нь бүр мэдээ алдаад мдээгүй болоод явж тааждаг. Энэ бол нөгөө хүндрэл ахгүй юу нурууны. Тэгэхээр нөгөө хаалганы заалт руу яваад орчиж байгаа. Хөнгөн шат болон хүнд дунд шатан дээр нь болохоор ерөнхийдөө мэдрэлийн эмч зөвлөгөөгөө явуулдаг. Яагаад гэвэл энэ бол хаалганы бус заалттай учраас эмийн эмчилгээ, уламжлалт, сэргээн засах эмчилгээнд яваад ивэл энэ нурууны өвдөлтөө хүндрүүлэхгүй ингэ яваад иж болдог л доо. За нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх гэдэг бол мэдээж бүр айгүй том цогц юм. Тэгэхээр нурууны өвдөлтөөс ерөнхийдөө яаж урьдчилан сэргийлэх вэ гэхээр нурууны тэр булчин үе холбоосыг байнгын хөдөлгөөн байдалд ерөнхийдөө бол нэг байрлалд удаан суухгүйгээр одоо би сая 2 цаг тутамд нуруугаа амрааж 45 минутын зогсоо байдалд бол нуруугаа амрааж. За хэрвээ хүнд цүнх үүрэхээр бол 2 мөрөндөө ээлжилж үүрэх За тэгээд дээрэс нь бас йог, усан цэлэх, нурууны одоо сунгалтын дасгалуудыг гол нь тогтмол хийж хэвших. Нэг удаадаа өвдсөн дориуд нэг 10 хоног хийх биш. Тогтмол амьдралынхаа нөхцөл тогтмол хийж хэвших нь тэр чухал. Ер нь бол нурууны диск гэдэг юм яадаг вэ гэхэлэр ямар нөхцөлд илэгдэл нь бага байдаг вэ гэвэл дасгал хөдөлгөөн баггүй юу? Нурууны дасгал хөдөлгөөн. За тэгээд дээрэс нь бас өглөө хүн босонгуудаа огцом шууд бослохгүйгээр хоёр тишээгээ нуруугаа хөдөлгөөд нааша цаашаа эргээд нуруугаа их эвтэйхэн ингээд аажуу тасгаж босох хэрэгтэй. Огцом босох биш. За тэгээд дээрэс нь бас нуруунда хэрвээ хүнд ачаа үүрэх гэж байгаа бол хүнд ачаа ачдаг одоо хүмүүстэй тийм ажилтай хүмүүс байдаг шүү дээ.
хүнд ерөнхийдөө бол 8 кг-аас дээш жинтэй юм өргөд ирэхээр нуруунд ачаал өгдөг гэж үздэг. Тэгэхээр хүнд юм өргөх гэж байгаа болвол ихц нуруугаараа ихц доошоогоо уянда ачаал өгч босох хэрэгтэй. Ингэх юм бол тэр нуруу гэмтдэггүй байхгүй юу? Саяны тэр ачаа гэдэг юм чинь бол насан туршидад 8 кг-аас дээш гэж байгаа бол хүүхдэд бол тэр чинь 3 кг жинтэн тооцоод 3 кг-аас дээш гэж юм бол хүүхдийн нуруунд ачаал өгч хэлж байгаа байхгүй. Ингээд тэр хүүхэд насан туршдаа ч гэдэм үү те амьдралынхаа нөхцөл тэр хүнд юмыг өргөөд ивэл нуруунд өгөх ачаалал мэдээж ихсээд ирэхээр тэр нөгөө дискний илэгдэл гэдэг юм чинь илүү их явагдаад байгаа байхгүй. Амбулатороор үйлчлүүлж байгаа одоо бүх кабинетуудаар үйлчлүүлж байгаа 80% нь нурууны өвдөлттэй. Тэгэхээр маш их байгааз. Ерөнхийдөө бол тийм. Нуруу гэдэг бол хүнийг босоогоор авч явах ёстой тулгуур эргэтэн маш чухал эргэтэн учраас үүний илэгдлийг багасгахыг гэж бодож ивэл дасгал хөдөлгөөний тогтмол амьдралдаа хэвшил болгоорой гэж зөвлөе. Тэгээ анхаарал тавьсан явдалд баярлалаа.